байна уу сонсогчид минь кино шиг амьдрал подкастын нэгэн шин дугаартаа тавтай морилно. Яг одоо дэлхийн өнцөг болон бораас сонсож байгаа бүх монголчуудаа өглөө өдөр орой мэндийг хүргэе. Ингээд өнөөдрийн дугаар зөвхөн сонсогчдоос ирсэн захидлуудаар үргэлжлэн эхний захидлыг эхлүүлцгээе. Би ихээс наймуулаа. Ээж минь автаа суухдаа 2 хүүхэдтэй суусан байлээ. Манайх хүн харахад сайхан айл, цэвэрчин юм ба. Бүгд ажил сургуультай. Социализмын нийгмийн сайхан айлуудын нэг төдийгүй. Орсон гарсан хүн болгон яасан царайлаг хүүхдүүдтэй, ямар ажилтай, хоорондоо эвтэй найртай хүмүүжлтэй юм бэ гэж магтуулдаг айл байв. Ээжийн давар хүүхдүүд болох том ах эгч хоёр маань хоорондоо ойрхон зайтай. Надаас 7-8 насаар ах эгч. Би айлын 3 дахь охин болж төрөөд доороо олон дүүтэй болсон. Аав ээж хоёр минь намайг мэдээ орохын л хэрэлддэггүй амар тайван тогтун гэр бүл байсан. Аав тракторын жолооч, ээж хүнсний цэхэд нягтлан. Манайх нэгэн аймгийн улсын томоохон тариалангийн суманд амьдардаг байлаа. Нэг өдөр би 2 дүүтэйгээ өвөөгийн хлүүгээ гол гатлаад уул даваад гэр хороол руу алхаад очив. Өдөржин айлын хүүхдүүдтэй тоглоод өнжиж байтал том ах маань биднийг гэртээ хайр гэд уцаартай ирэв. Ахыгаа хараад бүгд айдгал да. Ах болохоор л тэр бах. Намайг чи надтай хамт дугуйнд сунлаад яв. Та хоёр араас алхаад ирээрэй гэж байна. Том ахын тушаалаар дугуйнд сунлаад айлуудаас холдоод явж байхад ах газар дээр хит хит дуудаан үнсээд л байлаа. Сүүлдээ үнсгт нь сонин дургу хүрээд л тэр өдөр зуны халуун байсныг ч хэлэхөө төвхтэй санагдаж байтал ах уулнаас уруудаад гэрлүүгээ биш өөр тийшээ яваад л байна. Би ч асуухаас айгаад юу ч мэдэхгүй 6 настай охин шүү дээ. Тэгээд нэг айлын өвлжөөний хажууд ирээд намайг буулгаж өргөөд хашаа давуулаад тавьчлаа. Ахаа энэ хашаанд юу байгаа юм бэ гэж асуудал ах хариулахгүй дуугүй гэж сандрав. Тэр хашаа битэн өндөр өвстэй юу ч харагдахгүй. Ах дугуйгаа түрээд дагаад яв гэж өвсөн дундуур яваад малын сарвчлууд агуулад орлоо. Шууд л дугуйгаа унгаж тавиад нааширгээд цамцаа тайлж дивсээд намайг хэвдүүлээд палаж зөвхөж төрсийг тайлаад миний хөлийг өргөж өөрийнхөө өмдийг тайлаад дээр хэвдээд үнсээд нэг юм доогуур хийсэн. Үнэхээр аимшигтай санагдаж намайг уйлахад ам тарж ахлаад. Тэр үед их уйлж айсан болохоор юу болж байгааг ч олгоогүй. Бүх зүйл дууссаны дараа ах хашаанаас төрүүлж гараад намайг гэрлүүгээ ганцаараа алхаад харгиж хэлээд яваад өгсөн. Би уйлаад л алхаад байсан. Харсан хүмүүс хүүхдүүд намайг уйлаад явж байхад хинэн ч яасан бэ, юу болсон бэ гэж асуугаагүй. Би тэр үеийг хожим бодож зүудэлж, хар дарж, тарчилж хондог байсан. Бүр хожим нь л би хүчндүүлжтэй гэж ойлгож шаналж байгаа. За энэ өдрөөс хойш ахыг харахаар айж, юм бодож гөлөрдөг сонин охин болсон. Тухайн үед аав ээж хоёр ажил ихтэй бид нарыг ах эгч хоёрт найдаж хаяад л тоохч сөхөөгүй байсан. Тэр аимшигын өдрөөс хойш хүнд ч хэлээгүй мэдэж байгаа ах надад улам дээрлэхүү болж ээж аавыг ажлаасаа оройтож ирэх, гэртээ байхгүй үед шүн өдрөгүй оролдож дээр гарч ахилдаг боллоо. Бүр нэг удаа ээж аавыг байхад намайг гараад ир, миний араас дагаад яв гэж хэлээд манай ойролцоо ашиглахдаа байсан малын тижээлийн цех байсан юм. Тэрний хашаалууд агуулж ороод намайг эсэргүүцсэн ч хурдл тэнгээ ал ишүү гэж сүрдүүлж байгаад нөгөө ажиллаа хийн. Тэр үед ах 10 дугаар анги байсан. Тэрний өмнө зун миний бүксийг тойроод том яр гарч ховлаад ээжтэй арай гэж би эмнэлэгт үзүүлэе гэж хэлээд ээж ажлаасаа чөлөө аваад эмнэлэгт үзүүлвэ. Би дотроо зориг орж одоо л эмчийн хажууд ах над руу баваа хийдэг гэж ээжэд хэлээд аимшигт хэцүү байдлаасаа гарыг да гэж бодсон ч даанч сайхан ааштай эмч таараагүй. Эмч. За хаана нүцэн харъя гэд над руу ширүүн хялам хийж би бандгаа тайлаад ийм юм гараад байна гэж арай ядан хэлтэл эмч. Пүү па түүх юм биш үү дээ гэв. Ээж намайг гууд татаад аваад гарлаа. Явуут дундаа өмдөө татаад уйлж байтал ээж гараас чирсэн чихтэй гэрт ороод юу гэж эмнэлэг орсон ийм хин юмны төлөөгээд хазар руу халуу шаттал 2 алгадаад түлхээд унагсан. Ярандаа өмхий тас дүргээд бүксөө ил гаргаж хатааж хит хоног ах эгчтэй шоолуулаад том ахын харснаас жирхэж хэвдэж байгаад идгээсэн. Том ах аавыг минь үзий яддаг байсан.
Нэг удаа гэрийн гадаа намайг чиний маавыг ингээд алчих юмсан гэд бакалаараа өшөглөөд дэвсгэд хажуу айлын эгч нар болооч хүүхэд аллаа гэхэд зайлмуу авгаанараа та нарт хамаагүйгээд үргэлжлүүлж 3 настай охин дүүгийн минь 2 хазрыг нь хавттал алгадалж нурууг нь хөхнээс балтал дэвсэлсэн. Би дүүгээ хамгаалахаар нэг гараас нь өргөө шидчихсэн. Уйлынхаа аймхаг хэлхүү хүмүүст авраач гэж орилсон ч хинч авраагүй. Ашгүй ах задаж хансан юм уу? Дүүгийн хамраас цус тогтохгүй гойшоод байсан дайсан уу? Та нарыг алнаа гэдэл орилсоор холдоод явсан. Би хэсэгтээ дүүгээ тэрч тайвшруулад ахыг буцаж ирэхгүй болохоор нь дүүтэйгээ ээжээ ажил руу уралдаадгүй лээ. Дүү 3 настай байсан гэхээр би 10 настай байсан. Ээжээ ажил дээр очиод цонхоор нь ээжээ ах бид хоёрыг зотоод гэд уйлахад дүүгийн урал хөх ингэр нь нийл цус ээж муухай орилж гарч ирээд дүүг минь тэрвэрэд яаж байгаагаар ярах ч юм бэ гэсэн ч юу ч хийж чадаагүй. Том ах ихч биднийг ээлжилж зодож тамалдаг байлаа. Намайг анх хүчинтэд би 6 настай, ах 14-тэй байсан байгаа. Хүүхэд хүчндүүлж их оролдуулаад байхаар тавьж байгаа юм шиг сонир мэдрэмжтэй болдгийм байлээ. Цэцэрлэгтэй байх үед шээс хүрхийн өмнө хачин болно. Багш нэг удаа миний охин яагаад байгаа юм гэхээр нь би юу ч хэлж чадаагүй. Зарим үед ахтай гэртээ хоёулахна байхад эсвэл дүүнаар унтсан үед өмд тайлж миний бүхсийг үзнэ. Гараа хийн, дээр гарч хөдлөн. Айгаад уйлахаар дээрээс шүлсээ хайна. Ингээд ахашгүй 10 төгсөөд илгээл дээр зүүн аймаг руу явлаа. Тэр үед би 4-р анги байсан. Муухай ах яваад бөөн баяр байсан ч үлдсэн ихч бол бас л ярахчин. Байшингийн гадаа юм угаана гэд 100хан дээр ус буцалгаж байгаад час халуун ус төмпөнд хийж өөрийнхөө ямыг өөрөө угаа гэд хүчээр надаар угаалгана. Халуун байна ихчээ гэхээр гой хурууч нь муухай болох гээд байна уу гэд төмпөнтэй халуун ус руу түлхэж түлж хайчхаад ээжид хэлбэл хохор шүү гэд гой буугу болжингаас хумсаар шигтгээд чимхэн орилж болохоор яасан том амтай юм гэд живжнаас хоош татна. Ахаас айсаар байгаад би орондоо шийдэг болсон. Банк гуцаагаа дагаргаж хатаадаг болохоор тэр хавийн айлын хүүхдүүдэд орондоо шийдэг гэж шоололно. Шөнө орондоо шийвэл босоод зогс гэд номхон зогсоно. Эс бол гудснаас түлхээд шалан дээр унтуулна. Яагаад хинт ч хэлээгүй аав ээж нь анзаардаггүй мүү гэж өв. Аав минь хавар 4 сард бариад гараад намар 11 сард ирнэ. Ээж өглөө 6-7 цагт ажилдаа яваад биднийг унтаж байхад ирээд унтаж байхад явдаг байсан юм. Би тухайн үед 2 насны зүрхтэй 4 дүүтэй байсан. Миний төрсөн ах 2 насаар ах ихэнхдээ өвөгийн байдаг. Амралтын өдөр юм уу зуны амралтаар л хааныг ирнэ. Том ахыг явснаас хойш дүүнэр болон ихчтэй бид хэдэл гэртэй байдаг байсан болохоор би дүүнэрээ харна гэрээ цэвэрлэнэ. Бүр хоол ундаач хийн. Ихч гадуур тоглож орж ирээд гэрээ цэвэрлээг байна. Тэрийг хий, энийг хий. Хөөе тэнгээл гин. Би ч зүйлдээ нэр байхгүй тэнгээ гэдэг нэртэй болсон. Тэр бүхнээс болж би маш аимхай ичимхий хинт ч юу ч хэлэхгүй дотроо л нууж дорой номоо охин болж байлаа. Ээж анзаарсан үедээ өрөнд орсон хужаа шиг хүүхдээ ч юугаа боддог байна гин. Миний хамгийн жаргалтай үе бол аав баригадаас ирж гэртээ байдаг үе. Ээж хаяадаа л хүүхэд алга үзлээ гэхээс өөр хэрүүлгүй гоё л байдаг байлаа. За ингээд намайг 5 дугаар ангид орсон жил манайх өвөгийн тийшээ хідэн гудамжны ард шинэ хашаа барьж гэрт амьдарч эхэлсэн. Нүүсэн тэр жил том ах байхгүй, бэлгийн дарамтгүй хаяагч зодхоос босоод үед бол надад их л гоё байсан. Жилийн дараа том ах ядарсан, үсэн унсан гэд илгээлтэсээ ирлээ. Хэд хоноод яваасаа гэд дотроо шаналаастай. Надад ах сайхан хандаад бахарна. Ашгүй дээ. Ах том болсон болохоор одоо намайг арайч оролдохгүй байх гэж дотроо найдаж байлаа. Нэг өдөр дүү нартайгаа нүүдэж тоглоод их л гоё байлаа. Том ах хоймрын орон дээр унтаж байсан. Гэрт том ахаас өөр том хүн байгаагүй. Манайх 3 төмөр ортой, бүгд урдураа хөшигтэй. Гэрээс орж гараад чимээ гаргахгүй тоглож байтал миний нуугдах ээлж болоод орон давхар чамдамны араар орох гэд сэмхэн явж байтал ах. Хөөе тэнгээ найшир гэд хүнжлөө сөхөж байна. Би үгүй гэд толгоос ихсэрсэн чинь одоо бүр үгэнд орохоо болсон уу? Аалаа шүү гэхээр нь би хөлөө удаан зөөгөөд хөдөлж яттал шууд татаж аваад өвөртөө хийж өмд шууд тайлаад дээр гарсан.
Би салгалж чичргээс өөр юу ч хийж чадаагүй. Тэр үед дүүнэр орж гараад "Игч хаана орчив?" гэд энд тэнтгүү хаахад ах гар та нар тэнэг энд орж ирээгүй гадаа байгаа гэд бүгдийг нь хөөж гаргасан. Ах нөгөө ажлаа хийж миний дотор үзэн ядалт өшөө хорсол төрж нулимс л урсаад байсан. Арай хийж дуусаад гараад шууд жорлоо орлоо. Нэг дүү араас шаагаж байна. "Игчээ та хаана байсан бэ?" гэдэл. Би улам их хариулаад л. Тэр зүүн аав хэсэг хугацаанд тариалангаас ирсэн байх үед ах гэр хураадаг амбарт намайг дараад нөгөө ажлаа хийж байтал ашгүй аав ороод ирлээ. Ах шууд амдарчлаа. Аав удалгүй нэг юм аваад гарлаа. Тэрнээс хойш ах буцаж яваагүй. Намайг байн хүчиндэж бүр ихнэр авчирсан ч намайг завсраар нь бүр эзэмгүй үед гой дугаар хөх гэж хүртэл шаардаж хоёлаа гой хийж байгаазтай гэж хэлнэ. Ашгүй 9-р ангид орсон жил заах зээл эхэлж том ах мал маллаад ээж дагаж яваад дарамт дууслаа гэж баярлаж сэтгэл санаа арай дэрдсэн дээ. 9-10 ангид миний сэтгэл санаа арай дэрдэж 10-р ангид төгсөөд анхны хайртайгаа учирсан. Тэр залуу маань "Чи уг нь онгол юм шиг байх юм. Гэхдээ гадна талд доошоо сунсан их юм үдсэн юм шигэ. Чамд хэн нэг нь хүрч байсан уу гэхэд нь би үгүй л гэд өнгөрсөн." Том ахын муухай дурсамжаас болоод хүнд сэтгэл гаргаж чадахгүй. Бүр өсвөр насны охтыг юм уу дагвар хүүхдтэй айлын хүүхдүүдийг хараад "Яанда над чиг бэлгийн дарамт үзэж зодолж байгаа болов. Ийм тийм юм болох үедээ" гэж ургуулan бодож янз бүрийн хэрэг сонсоод өдөр шөнөгүй шаналдаг болсон. Том ахыг тэр үед ээждээ зориг гаргаж хэлэхгүй явдаа гэж үргэлж өөрийгөө зүхдэг. Муу ээж минь мдээгүй байсаар байгаад нас барж аав маань ээжээс хойш 20 жилийн дараа намайг 40 нас хүрч байхад би их муцсан юм. Аавыгаа эргэж очиод хоёулахнаас сэтгэлээ нээж ярилцаад "Та яагаад хүүхдтэй хүнтэй сууж байгаа юм бэ? Би ямар их дарамтлуулж хүчин дүүснийг та мэдхүү" гэхэд аав "Тэр зуны амбарт байхад анх мэдсэн. Ах чинь намайг алж мэдгээр ааштай байсныг чи мэдэж байгаа. Том хаас ч наагаад ээжийг нь бас гомдоох болоо да" гэд юу ч хэлээгүй. Тэрнээс хойш чамтай адилхан шаналсан шүү. Ааваасаа хойш миний охин яандаа гэд зөндөө уйлж билээ. Би тэр 6 настай хөргөө охиныг насан туршдаа өрөвдөж хайрлаж, сэтгэлээ сэмэртэл бодож, муухай аратан шиг ахтаа насаараа гомдож явдаг. Одоо бол үхээсэй гэж үзэн яддаг. Тэр ах 2 том охинтой, зэ охидтай сайхан амьдардагч намайг одоо элдвэр хэлж доромжилдаг тухай дараагийн цагталтаа бичнэ. Яа, бүр бичиж дуустал нойр хуурсангүй. Зүрх маань маш их өвдөж байна. Зөндөө муухай зүйлийг нь их хасаж үчлээ. Залуус минь 2-3 хүүхэдтэй хүүхнийг өрөвдөж совол гарсан хүүхэд чинь далд дарамтлуулж дуусан шүү гэж хэлмээр байна. Баярлалаа чамд. Цагдаад хэлсэн юм шиг л санагдаж байна. 2026 оны 6 сарын 30 үүрийн 4 цаг 22 минут гэсэн байна. За, цагтэлжсэн сонсогчдоо маш их баярлалаа. 6 настай үед ер нь очиод чанга тэрвэрлтийг үнэхээр илгээмээр байна. Тэгээд загтлынхаа яг дуусах үйл явцад аавынхаа хэлсэн үгэн дээр би бүр анх уншичаад өгтлөө уйлаад сонсогч руугаа буцаагаад ёо ямар амар юм бэ, би бүр амар уйлаад зогсож чадахгүй байна гэд бичсэн. Тэгээд энэхүү сонсогч маань ямар ч гэсэн нэг шүн бол нойргүй хансан энэхүү зүйлээ эргэж бодоод эргэцүүлж бичихтэй зүрх нь өвдөд нойр нь хүрэхгүй байсан гэж хэлжсэн. Тэгээд энэхүү цагтлаас та бүхэн маань нэг ч гэсэн сэрэмжлүүлэг аваад эргэн тойронд байгаа өөр хүмүүстэй анзаарах байхаа гэж найдаж байна. За, сүүлд би сүүлийн 2 дугаар дээр thumbnail зурган дээр өөрийнхөө зургийг тавьсан байгаа. Тэгээд манай нэг сонсогч зурагч ерөөсөө авцалахгүй байх, зогсохгүй байх гэж хэлсэн. Тэгээд тэрхүү зүйл дээрээ тайлбар хэлэхэд би өөрөө хүсэж одоо өөрийгөө гайхуулах гэж тэр thumbnail зураг дээр өөрийнхөө зургийг тавиагүй байгаа шүү. За, 3 сарын өмнөөс YouTube сувгийг маань AI зураг их ашигладаг. Тэгээд жинхэнэ сувг биш байна гэж сэжиглсэний үндсэн дээр манай сувгийн monetization буюу мөнгө олох их усүрийн одоо хаасан байгаа. За, нэг ясандаа би одоо 3 сар ямар ч мөнгө YouTube-ээс аваагүй, яг өөрөө ингээд бичлэгүүдээ хийгээ явж байгаа гэсэн үг. Тэгээд
AI болон одоо техник технологийн дэвшлээс болоод YouTube цаанаасаа маш их одоо дүрм журмын өөрчлөлт ороод шаардлага нь өндөр болсон. Түүнтэй холбоотойгоор манай сувгийг AI зураг ашигладаг. Тэгээд өөрийнхөө жинхэнэ одоо дүр төрхийг харуулж өөрийнхөө зургийг тавьж ч юм уу бичлэг хийдгүү учраас хуурамч сувг байна гэж сэжиглээд манайх ингээ хаацсан байгаа шүү. За тэр утгаараа би уг нь ингээл өөрийнхөө бичлэгийг одоо дүр төрхөө харуулаа бичлэг хиймээр байгаа боловч цаанаасаа ингээ үнэхээр яг ингээ зориг хүрхгүй байгаа маа. Уг нь тэгээ бичлэг хийчих юм бол YouTube цаанаас нь энэ бол яг орой жинхэнэ сувг юм байна гэд миний мөнгөний их усрыг нээх гээд байгаа байхгүй юу. Тэгээ миний зориг хүрхгүй байгаатайгаар холбоотойгоор жоохон хойшлогцсан. Тэгээд утгагүй сувг маань мөнгөө буцаад олдог болоод эхлэх байх гэж найдаж гин. За ингээд амар олон юм нуршлаа. Дараагийнхаа сонсогчоос харсан захидлыг эхлүүлцгээе. Би өөрийнхөө амьдралын нэгэн эдрийг бичмээр байна. Эр хүн тугч байрна, тоглож хариулна гэдэг дээ. Миний тугал хариулсан нь олон юм уу та гэж боддог. Аах бэ гэдэг хүн оюутан болоод хотод орж ирэхэд ээж минь надад 2 өрөө байр авч өгсөн юм. Ээж маань амьдралыг ганцаараа нуруунд дээрээ үрж хаяад явсан эцгийн минь хойноос 5 хүүхэдтэйгээ зүгээр шаналж суулгүй хов хоосноос хайлагтал дүүргсэн мундаг эмэгтэй байдаг. Харин би ээжигээ сэтгэлийн хат гаргаж чадаагүй тухайга бичгээр сууж байгаа минь энэ. Байранд орсон эхний жилээ ганцаараа амьдэрсэн. Тэгээд 2 дугаар курстээ найз охинтой болж хэсэг үерхэд найз охин маань нийтийн байр түрээсэлдэг байсан болохоор хамт амьдрах санал тавьж нэг гэрт орсон юм. Тэгээд сургуулаа төгсөхдөө бид 2 дипломтой, эхнэр маань жирэмсэн. Намайг тэнхмийн багшийн зуучилсан газарт шууд ажилд авахар болсон. Би ч дотроо сайн оюутан дипломтой, хүүхэдтэй, ажилтай, юмтай төгсдөг гэсэн гэдэл хөрөөстэй. Сайхан үе байжээ. Сургуулаа төгсөөд Монголын толгой группт ажилд орсон ч том групп гэхэд цалин нэлээд бага байсан. 800 мянга. Тэр үедээ хүмүүсийн цалин сая гарч ирсэн байсан юм. Би ч өөрийгөө том газараас сайн туршлага хоригдлуулна гэж зоригжуулаад ажилд орлоо. 2 сарын дараа эхнэр маань нүрээр хайраа цай ус гарчих шиг боллоо гэд түргэн дуудаж их налхас руу явсан. Би гадна нь төр хугацаа болоогүй байгаа юм чинь ингэсгээд явуулчих байхаа. Гэсэн шүү юм бодоод хүлэн авахтаар нэг сандралгүй хүлээх зураа тамхи татгаар гараад асаагааргүй байсан болохоор хүн амтнаас гал асуугаад төв цаагаад явж байсан чинь эхнэрээс дуудлага ирлээ. Хайрын төрчлөө гэв. Цаана нь хорвоод мэндэлсэн миний хүүгийн анхны дуу хадж байлаа. Би одоо ч мартдаггүй. Тэр үедээ л би анх удаа баярын нулимс унгаж их нэлхсэн саатанд нэлээд уйлж суусан. Үүр цайж байсан болохоор даргалуугаа залгаад дарга манай эхнэр төрчихлөө аавын 5 хоногоо гэхэд дарга маань баяр хүргэж компаниас ажилчдад шинэ хүн нэмбэл 500 мянган тэтгэмж өгдөг. Би чиний тэтгэмжийг хүний нөөцөд хэлж цалин дээр нь оруулна гэв. Хатам ээж эхнэрийн баг дүүтэй манад ирчихсэн их тэрийг асарна гэж байлаа. 2 хоног эхнэртэй хар шүл зөөж 3 дахь хоног дээр эхнэр хүүхдээ амьлгаас гаргаж юугаа аавын хоног дуусаж би ажилдаа эргэж орлоо. Юм бол эхнэр хүүхд толгойд эргэлдээд ажиллаа хий гэсэн ч төвлөрж өгөхгүй. Ажиллаад харах цаг минут болгоныг тоолж таарах цаг болонгот гэрлүүгээ ярна. Ажил яармагт гэр офицерт эхлээд ажлаас автобусны буудлын руу гүйн. Ямар ч хамаагүй хотын төв орох автобусанд суугаад хаан төгжирч зогсно шууд буугаад гүйн. Төгжрөл гайгүй байвал автобусанд сууна. Энэ мэтээр 17 цаг 40 минутад ажлаас гараад 19 цагаас өмнө гэртээ ордог байлаа. Тэгжил их эхнэр хүүхэдтэй яардаг байж. Гэртээ ирэхэд хадам ээж зурагтын сувг салсан шигээ сууж байна. Эхнэр маань хөлдөө мах ирчээд сууж байна. Би гяс эхнэрээсээ хөлдөө махыг нь аваад хоол хийн. Хадам ээж өөхлөвөг нь ялгсан болж байгаад л идэнэ. Тэгээд би хүүгийнхаа хажуугаар хэвдгээр хадам ээж бас нөгөө талаас нь ороод намайг хүүхдэд маань ойртуулдаггүйд нь би маш их гайхдаг байсан. Гэртээ суух нь байтугай зогсох газарч болдохгүй. Тэгэхээр нь би тамхи татлаа гэд гараад шөнө балтал гадаа сууж байгаад унтсан хойноор жунтана. Өглөө ажилдаа явна, орой гэртээ ирнэ. Нялх биетэй эхнэр маань хөлдөө мах ирчээ зогсож байна. Энэ байлаараа нэлээд хэд хоног явсан. Тэгээд миний цалин буусан чинь 250 мянга байв. Би дотроо шинэ хүүхдийн тэтгэмжгээд 500 мянга нэмэгдээд 750 мянга орж ирнэ гээд их л баярлаж байсан юм. Даргалуугаа залгаад тэтгэмж орж ирсэнгүй гэсэн чинь 6 сар ажилласан хүнд л өгдөг юм байна гэв.
Дансандаа 250,000 хараад цаанаасаа нулимс урсаад орцсондоо ганцаараа баахан уйлсан. 250,000-аар би эхнэр хүүхдээ битгийхэл би өөрийгөө ч тэжээж чадахгүй гэж бодоод баахан уйлсан. Эхнэр маань намайг хайж олж гарч ирээд намайг гаргадаж гэрт оруулж байж үлээ. Тэгээд маргааш нөгөө 250,000-аас 80,000-ын зарлаг гарлаа. Би ч дотроо эхнэр хэрэгтэй юм авсан байх таа гэж бодоод гэртээ иртэл хадам ээж үсчин орж чолк тавиулсан. Тэр нь 80,000 болсон гин. Оройн би эхнэртэйгээ гадуур алхангаа хадам ээжийг явуулъя. Энэ хүн чамайг асарна гэж ирээд өөрөө асруулсаар байгаа таарлаа. Би ч гэртээ байхаар галга хүүтэйгээ гуйруулах нь амьдарч чадна штэ гэж хэллээ. Ээжийг нь муулсан гэд эхнэрээ уурлах байх таа гэж бодож байтал миний саналыг дэмжиж ээжигээ явуулсан. Тэрнээс хойш бид гурийн хамтын амьдрал 2 жил гаруй сайхан байсан. Би ажилласаа гарч өөр ажилд орж цалин мөнгө нь хавь илүү нэмэгдсэн. Эхнэр маань төгсөөд төрсөн болохоор хүүгээ 2 хүртэл асарч байгаад хүүгийн хувийн цэцэрлэгт өгөөд ажилд орсон. Жил гаруй хэвийн үргэлжилсэн хамтдаа зүтгэж үнэхээр өөр байсан шүү. Машин хэрэгтэй болж манай ээж 2 хүүхдийн хуримыг хийж өгнө гэд бид 2-ын хуримыг хийж аль бие осоор эхнэр нөхөр болсон. За тэгээд эхнэр илүү цагаар сууж ажилдаг болов. Өдөр болгон оройтно. Оройтхдаа ганц нэг цагаар биш. Шөнийн 23 цаг гэж ирнэ. Би ч төрийн ажил ингэж оройтно гэж байдаг юм байх таа гэж гайхсаар. Эхнэрүүд үргэлж нөхрөөсөө илүү уцтай байдгийн ёсоор миний утас муу болохоор би эхнэрийнхээ уцаар тоглодог байсан юм. Эхнэр утасныхаа кодыг сольж утсаа өгөхөө болов. Асуухаар ажлын юм их байгаа. Нууц чамд харуулж болохгүй. Нууцын гэрээтэй гин. Би ямар тагнуул байгаа штэ гэд хөнхөө маазраад өнгөрнө. Нэг удаа эхнэртэйгээ сексийн зай холдоод байна гэж маргалдав. Эхнэр маань төрснөөс хойш өмнөх шиг өгсдөг байснаа болсон гин. Би болохоор цартаа ганц нэг удаа хийн гэж юу байсан. Залуу хүмүүс штэ чи бит хоёр гэж маргалтна. Тэгээд цаанаасаа хар төрөөд л яваад байв. Англичуудын гидсэндээ итгэх гэдэг үг санаанд ороод л. Хүүтэйгээ гэртээ байж байтал хадам дүү ороод ирэхээр нь дүүгээ харж байгаараа ахын тамхи татчаад ирээ гэж хэлээд дэлгүүр орж 2 лаз пив аваад байрны гадаа уугаад сууж байтал эхнэр нэг хүнтэй хөтөлцөөд ирж байна. Намайг анзаараагүй бололтой. Би шоконд ороод сууж байтал тэд нэгнээ унсв. Хараад ухс гээд гуйсан. Тэгээд сайн сандаггүй юм. Бүх юм их хурдан болсон. Тэр хүнийг нь би зодсон. Намайг салгах гэсэн эхнэрээ түлхэж унахсан. Цагдаа нар ч их хурдан ирсэн. Ойр хавьд байсан хүмүүс л дутсан баг. Тэгээд тэр өдөр цаатуулах баримт хоноод маргааш над дээр 2 гомдол өргөдөл ирсэн байсан. Нэг нь нөгөө хүний гомдол. Биед нь хүндөвдөр гэмтэл учруулсан, уутас хагалсан гэх. Нөгөө нь гэр бүлийн хүчирхийллийн гомдол, түлхэж унагаасан, бусадтай харьцах эрх чөлөөг нь баасан гэх. Тэгээд эхнэр хүүхдтэй ойртож болохгүй. Ойрцсон гэсэн нэг л гомдол ирвэл шууд баримтлаганд явна гэж байцаагч анхааруулсан. Машиндаа амьдарч ажилдаа явж, ажил дундуур цагдаа дээр байцаалт өгөх нэртэй залхаан цайрлуулалтанд очино. Өглөө очиод ажил тартал хүлээлгэж маргааш ирээрэй гин. Энэ байдлаар явсаар шүүх орол болов. Би нэг зүртэй арга хэмжээ авахгүй байхаа гэж бодсон юм. Гэтэл шууд 2 жил 6 сарын 20 ял өгсөн. Би тэрийг сонсоод яг л муучирч унсан. Шүүхээсээ шууд 20 хангалуу ачигдсан. Ах маань эргэл дээр ирэхэд би ахтаа намайг ээжэд солонгосын виз нь гараад явчихж гэж хэлээрэй гэсэн. Өөрийгөө болохоор хүн задаад орчихлоо гэж хэлж итгүүлсэн. Эхнэрийнхээ тухай юу ч хэлээгүй. Тэнд 3 сар болж байхад салах өргөдөл дээр гарын үсэг зурвална гэд эхнэр ирсэн. Би хүүгээ өөр дээрээ авна, зөвшөөрвөл гарын үсэг зурна гэсэн чинь тэгвэл хуулиараа шийдүүлнэ гэж хэлээд дахиж ирээгүй. Бараг 2 жил суусны дараа ерөнхийлөгч солигдож би өршөөлөөр гарсан. Гараад гэртээ ирээд хаалгаа төгссөн чинь огт танихгүй хүмүүс хаалга нээсэн. Би өөрийгөө энэ байрны эзэн нь гэдгээ хэлтэл урдаас түрээсийн гэрээ үзүүлж энэ байрыг 3 жилээр түрээсэлж байгаа гэж хэлсэн. Тэгээд би ор хоронгүй боллоо. Байраа заргалтад авъя гэхээр түрээсийн мөнгө буцаагаад өг гэсэн. Тэгээд найзуудынхаараа ууж хэд хоноод админд очсон чинь хүүмэн тэнд байсан. Хүүгээ унсаж тэрэх гэсэн чинь хадам байж ойрлж чарлаад муу хүчирхийлэгч минь чамд дарлуулахгүй шүү. Цагдаа дуудаж өгнө. Дахиад шоронгийн хатаас болгоно гэд дайрч хамаг хувц сурч тастаад нүүр ам хайжаад цагдаад дуудлага өгсөн болохоор нь би гадаа цагдаа гэртэл нүүрнээсээ урсах цус нулимс хоёрыг нийлүүлж хүлээн суусан. Хүүгийн минь аава энэ миний аав байж штэ гэд ойлгохдоо л намайг уйлуулж байсан.
2 цагтаа ирээд нэг нь хадмаас мэдүүлэг авахаар ороод би нөгөө цагтаа тань машинд сууж үлдээд өмнө нь болсон болон сая болсон бүх зүйлийг уйлж ярьсан. Тэгсэн тэр цагтаа хадам ээжээс мэдүүлэг авч байгаа цагтаа л залгаад хөгшөн уул нь гайгүй юм байна. Чи зүгээр хэдийн юм тэмдэглэж байгаа юм шиг болоод л гараад ир гэж хэлээд намайг заавал шүүхээр заргалдаарай гэж хэлээд явуулсан. Тэрнээс хойш надад мэргэжлэр ажиллах боломж олдоогүй. Заавал гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэсэн бичиг авчиргэн. Тэгээд яах вэ? Ял эдэлж байсан хүн чинь барилгын туслахаас өөр ажил олдоогүй. Барилгын туслахаасаа мужаан болж мэргэжлэр ажилласнаас илүү цайлан авдаг болсон. Тэгээд байрны манд түрээс дуусгаад би байрандаа орсон. Болон тохоо бүртэн дурсамж дүүрэн нандин байрыг минь сүйтгэсэн байсан. Хүн хүний юмд ямар гамгүй гэдгийг нь гайхсан. Тэгээд 2 жил гаруй ганцаараа амьдарсны дараа эхнэр маань уучлаарай гэд эргээд ирсэн. Нүдэнд нь гал байхгүй, нүүрний баясгалангүй болж нийлээд турсан байсан. Би бас л хүний хүнд хүнийг шиг л хандсан санагдсан. Эхнэр хүүхдээ байрандаа оруулаад би өөрөө хажуу өрөөгөөр балгаж л явна да гэсэн цагтлыг нэгэн сонсогч маань илгээжээ. За тэгээ цагтал бичсэн сонсогчдоо баярлалаа. Хүүгээ бодоод сэтгэл зүгээ бэлдээд эхнэрээ уучлаад буцаад нийлээсэ гэж хүсмээр байна. Ингээд дараагийн цагтлыг эхлүүлцгээе. Сайн байцгаана уу? Би өөр шигээ тэнэг хамуурсан зарим нэг хүүхнүүд ирчүүдэд анхааруулах гэж энэ цагтлыг бичиж байна. Уг нь би оюутан байхдаа Христийн шашинд итгэдэг байсан учраас ч тэрөө гэр бүлээс гадуур харилцаанаас айдаг бодохыг ч хүсдэггүй үнэн чихнэр байлаа. Гэтэл гэрлээд 13 жилийн дараа нэг хүнтэй танилцаад тэр хүнтэйгээ харилцаа үүсгээс сэргийлж имэж явсаар байгаад нэг мэдхэд л нууц амргийн харилцаатай болчихсон. Тэгээд нөгөө хайгаад байдаг бурхнаасаа чаахаа болж явуулддаг боллоо. Мэдээж нөхөртөө 2-3 удаа чат энтрээрээ баригдаж нөхөрч хартай болж харилцаа таагүй болсон. Өөрөөр хэлбэл хинт ч мэдэгдэхгүй харилцаж байгаа нөгөө харилцаа маань амьдралд минь нөлөөлж эхэлсэн. Бас миний хүн чанар хүмүүжил үзэл санаанд ч нөлөөлж нэг л амьдрахад яадаг юм гэж боддог болсон. Нэг л удаа араар тавилтын харилцаа үүсгээд үзчихэр хүн айж имээхэ болж ахаад өөр хүнтэй ч уулздаг болсон. Чатаар танилцаад ихэндээ бол зүгээр л бичлэлцдэг байж байгаад явандаа 2 дугаар сувг ярьдаг болоод сүүлдээ уулзахаар болсон. Тэр хүн ихнэр хүүхэдтэй. Гэхдээ өөр эмэгтэйтэй мөнгө өгч уулздаг гэхээр нь би ч гэсэн мөнгө хэрэгтэй гэд мөнгөөр бол уулзъя гэд хинт ч мэддэхгүй 4-5 удаа уулзсан. Тэр хүн орон нутагт амьдардаг байсан учраас олон удаа уулзч байгаагүй л дээ. Одоо бараг баярлдаг л та тэрэндээ. Гэхдээ нэг өдөр тэр хүний ихнэрээс нь чат ирсэн. Уцаар нь ороод нөгөө чатыг нэгдгүү уншиж скриншот хийж миний бүх мэдээллийг мэдсэн гэсэн үг. Би ч худлаа, би биш гэж болцохч газаргүй болсон учраас уушлалтгүйгаад нөхрөөс нь авсан бүх мөнгөө буцааж өгөөд нөхөртэй нахиж холбогдохгүй гэж амласан. Ингээд л хинт ч мэддэхгүй өвөлдөж байсан нөхөл маань ил болж үүнээс хойш айдас төгшүүртэй амьдарч байна. Мэдээж Facebook дээр 50 ах トゥ таньдаг бүхэнд чинь шившиг болгоно гэж ихнэрээс нь чат ирэх болгонд эдээсээ өхүүлж харамсаж халаглаад хийсэн бүхэндээ гимшиж харамсаад өөрийгөө булчхмаар санагдаж жинхэнэ тамийн амьдралд байна. Тэр ихнэрэн ч сэтгэл зүйн дарамтанд өртсөн би ч гэсэн чат мессежээс нь мэдрэгддэг. Одоо хичнээн харамсаад өөрийгөө зүхээд ч ямар ч нэмэргүй сууж байна. Үхчиг гэхээр үр хүүхдүүдэд бодоод чадахгүй юм. Баян Facebook мессеж чат ирж үү гэж айж шалгана. Инээж хөхрөж байгаа ойр хавийн хүмүүстэй хатаархаж өөрийнхөө тэмгийг гайхаад яаж шийдэхэж мэдэхгүй ярьж зөвлөгч хүнгүй. Ийм бузар булаа ямаа хиндэж ярих вдэ. Нүглийн төлөөсөө идлээд л явж байна. Ядаж ийшээ бичээд босод эмгтээчүүдтэй анхааруулж хинт ч мэддэхгүй хэнийг ч хохироохгүй олдно гэж хизээж байхгүй гэдгийг мэдэж бие цэгнэж өөртөө үн цэнтэй яваасаа гэж хэлэх гэсэн юм. Гэсэн цагтлыг нэгэн сонсогч маань илгээжээ. За тэгээд үнэхээр юу нэ хизээж баригдахгүй үрд мөхийн нууц одоо араар тавилт гэж хизээж байхгүй гэж би бас боддог. Тэгээд сэрэмжлээд манай сонсогчдод бас авах гээх ухаанаар хандсан байх гэж найдаж байна. Ингээд дараагийн цагтлыг эхлүүлцгээе. Өдрийн мэнд хүргэе. Танаас угийг сүулт олоод унтах болгондоо сонсдог хүмүүний амьдралыг хадрамаатай, сайн томоотой алгалдаг юм байна уу? Би айлын том хүү, өвөө эмээгч нарынхаа хайранд өссөн юм.
Ээж маань хөдөө ажиллаж амьдардаг. Би бараг л ээжтэйгээ цуг амьдарч үзээгүй. Гаяал ирдэг. Өвөө минь намайг 3-таад эмээ минь 11-таад бурхан болж эгч нар маань хүнтэй сууж би гэдэг хүн ээжээс өөр ямар ч гарцгүй болоод хамт амьдралаа. Нэг охин дүүтэй болчихсон. Ээж хойд эцэгтэй хамт амьдарч байсан. Надад анхнаасаа байгаагүй. Намайг эцэнд байхад хуураад ээж шууд хаяад ирсэн билээ. Төрсөн эцэг гээх хүн төдийгөөс өдийг хүртэл 23 жил над руу нэг ч залгаж байгаагүй. Би баг байхдаа аав тааж болоосай хүрээд ирэх болов уу гэж их санаж харуулддаг байсан. Одоо бол үзий ятдаг. Хойд эцгийн тухайд архичин арчаагүйэр би. Би жаахан дүүгээ харанга гадаа гарч ир дотор орж им задуулч нүдүүлж хөөгдөж тугдаад л амьдардаг байлаа. Тэр үед ганцхан охин дүү минь л миний гэртээ ирэх шалтгаан байв. Ахлах ангид орлоо. Нэг хөөрхөн охинд дурлаад 2 жил үерхэд төгсөх жилээ хүүхэдтэй болчихсон. Тэдний ээж нь бид хоёрыг зөвшөөрдөггүй байсан ч туулаачлаа л уулзна. Та хоёр баг байна. Нас чинь болоогүй. Чамаг охин хүүхд уруу татсан гэд цагдаад өгнө гэж сүрдүүлсээр байгаад хүүхдийг минь авахулчихлаа. Уул нь 18 тал байсан юм. Энэ надад маш хүн дээр туссан. Хүүхэд хэн дуртаад нь ирдэггүй штэ. Би өөрөө хагас дутаа эвдэрхий өссөн хүүхэд болохоор хариуцлага хүлээн. Би өөрийнхөө ирээдүгээр дэнчин тавиад ч хамаагүй гаргачихъя л та гэж зөндөө угаасан. Намайг сонсоогүй. Гэртээ ороод бараг би 10 минут цуурхирж болсон байх. Бид хоёрыг ээж нь салгах гэж зүтгэсээр тэр маань Солонгос явлаа. Араас нь би виз мэдүүлтэл миний виз гарсангүй. Зайнаас 1 жил харилцаад хол болохоор үнэхээр болдоггүй юм бэлээ. Тэгээд л салсан. Түүнээс хойш би хүнтэй уулзалгүй явсаар өмнө жилийн хавар нэг бүсгүйтэй танилцлаа. Уулзаж болцож хөргөж өгч явсаар. Нэг өдөр хөргөж өгөхөд оруулах гэд орсныхан гадаа хамт зогсож байтал нэг жаахан охин ааваа гэдэлгүйгээд ирлээ. Тэгээд уйлаад би таныг зөндөө их сансан. Та ахиж намайг орохгүй биздэ гэдэл уйлаад тэврээд ав. Би айх гахах зэрэгцээд чимээгүй тэврүүлээд л зогсоод байлаа. Гэтэл нөгөө бүсгүй охин байсан юм билээ. Имээ тэгээ дэлгүүр ороод буцахт нь би ээжийг нь үнсэж харагдаад намайг ааваагаа гэдэл бодчихсон байж. Имээ ээж хоёр нь хажууд уйлаад л миний сэтгэл хөдөлж нулимс цэглэгнээд охиныг тэрвэрч аваад аргадав. Ингэж л би 4 настай аялгау гэдэг охинтой болсон юм да. Охиноо тайвшруулж унтуулчаад ээж имээ хоёрт нь намайг аавна гэд хэлчихээ. Би чадна гэж хэлээд охин луугаа нүд салгаж чадахгүй хараад л сайхан орой байж үлээ. Манай ажлаас гэрэн жорхон ажлаа тараал цог тоглон цаглаг гутна гэдэл сарын хугацаанд бүр ижил тасал болтлоо. Салж хагасшгүй 2 л юм эрхлэлдээд хаанч явсан ажлын тэмцээн дээр хүртэл дагуулж явна. Бид 3 амьдрал цаг хугацаа ингээд л зогсчихдаг болоосаа гэмээр тийм сайхан үргэлжилж байлаа. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлээгүй. Ээж нь нэг л болж өгдөггүй. Манай хүн их гарч орно, уун. Тэрнээс нь болоод л хэрэлдэнэ. Чамд хамаагүй чи миний амьдрал гинт орж ирчээд надад заах гэлээ пэмэн гин. Олон ч муудсан. Би ч охиндоо хорогдоод явчих гэхээр болдоггүй. Тэрний залуутай буудлаас өглөө гарч байгааг нь манай найз хараад түүнээс хойш бүр мөсөн салсан ч охиноо сансаар л. Нэг өдөр би охиноо цэцэрлэгээс нь тарахаас өмнө аваад бид хоёр зөндөө тоглоод нийлуураад байж байтал гинэт цагдаа нар ирээд хүүхд хулгаалсан гэд намайг бариад авлаа. Ээж минь над руу нэгж залгаагүй байж би уул нь охиноо авлаа гэд мессеж үтсэн юм л да. Тэгээд байцаалт энэ өгөөд арай гэж гарч ирсэн. Үнэн учраа хэлсэн. Охиныг минь уулзалахгүй байсан юм а гэд. Тэр явдлаас бүр дараа ээж нь өөрөө залгаад охин чамайг санаад байна. Уйлаад зогсохгүй халуураад байна гэд. Би охиноо очиж тайвшруулад аав нь буцаад бүр хоол ажил руугаа явлаа. Миний охин сайн сууж байгаарай. Буцаж ирээд аав нь охиноо авнаа гэж хэлээд явсан. Би бас л уйлсан. Үнэхээр хэцүү байсан. Одоо энд тэнд явхаар үргэлж харуулдаж явдаг. Санаандгүй таараад ааваа гэвэл би одоо яандаа гэдэл маш их шаналж сэтгэлийн зовлонтой явдаг да. Хүүхэд байхад авсан өвдөлтүүд минь их гүн шарах болж үлддэг юм билээ. Сайн хойд аав ээжүүд байдаг ч 1000-д 1. Бусд нь яг л хүний хүн гэж хардаг. Охиныгоо санаж байна, маш их санаж байна гэсэн цагтлыг нэгэн сонсогч маань илгээжээ. За тэгээс цагтал бичсэн сонсогчдоо баярлалаа. Энэ хүү цагтлын тухай та бүхэн маань юу гэж бодож ийн доор сэтгэл шийдвэлтэйгээрээ ингээд дараагийн цагтлыг эхлүүлцгээе.
Миний төрсөн аав, ээж дүү бид гурыг орхиод өөрөөсөө олон дүү эмэгтэйг дагаад явсан. Тэр үед би хүүхэд байсан болохоор аав явчихлаа л гэж ойлгосноос биш ээжийн минь дотор яг юу нурж байсныг нь мэддэггүй байж. Харин одоо бодоход тэр нэг явдал зүгээр л нэг салалт байгаагүй юм байна. Нэг эмэгтэй итгэл амьдрал сэтгэлийг бүхлээр нь нураасан шийдвэр байсан. Ээж минь тэр шархтайгаа үлдэж 2 хүүхдээ тэврээд амьдралыг ганцаараа үрсэн. Өвдөлтөө нууж, нулимсаа залгиж, хинт ч сөхөрч харагдaltaгүй биднийг хүн болгосон. Одоо батах найбад хоёрыг бодоод ээж минь шаналгаж ирэх байгаагүй байсан юм шиг санагддаг. Харин аав минь өөрийнхөө сонгосон амьдралаар явсан. Өөрөөсөө өчнөө олон дүү хүнтэй амьдарч өөрийнхөөрөө жаргаж байгаа мэт харагдсан. Гэхдээ амьдрал төр зур тэр хүнийг жаргалтай байгаа мэт хуурч болно. Харин өршөөдөггүй юм. Сүүлдээ тэр хүн хүртэл аав минь орхиод явсан. Нэгэн цагт өөрөө бусдад өгсөн орхигдол, хоосрол, гомдол яг тэр хിവэрэ буцаад өөр дээр нь ирсэн. Тэр үедэл би ойлгосон. Хорвоо үеийн үрийн хаалгыг андуурдаггүй юм байна. Өнөөдөр чи хүсснээ хийж бусдын зүрхийг сэтэлж өөрийгөө зүвтгэж амьдарч болно. Гэхдээ амьдрал тооцоогоо нэг л өдөр заавал чамаас авдаг. Чиний урсгасан нулимсч бай, бусдын урсгасан нулимсч бай, юу ч замхардаггүй. Магадгүй үнийг карма гэдэг байх. Тиймээс би нэг л зүйлээ сайдаг. Хүний сэтгэлээр тоглох. Учир нь энэ хороод хамгийн үнэтэй төлөөс бол мөнгө биш. Буцаад өөр дээр чинь ирэх тэр өвдөлт байдаг. Хэрвээ та хайрлаад хүндлээд хамт байна гэж авч суусан хүнээ гомдоогоод хаяад явсан бол уучлаарай. Эргээд нэг бодоод үзээрэй. Үеийн үр хаалга андуурдаггүй юм шүү. Та одоо жаргалтай байж болноо. Цаашдаа юу болохыг хинч мэдэхгүй шүү дээ. Гэсэн байна. За тэгээд өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэн минь загтлаа бичсээр байгаарай. Коммент хэсэгт байгаа линкэн дээр дараад бичгэд болно мөн. Subscribe-саа дараад өгөөрэй манайхаа. Дараагийн дугаараар дахин баяртайгаар уулзцгаая. Bye.